Хүний наймааны золиос болсон залуу хүмүүсийн тэмдэглэл. Монгол бүсгүйчүүд гадаад хүмүүстэй гэр бүл болох явдал их байдаг. Зарим нэг нь хүний наймааны золиос болсон ихэнч бий. Монголд 1994 оноос хойш хүний наймааны хэрэгүүдээс харамсалтай нь маш цөөхөн шүүхэн шийдвэрлэгдсэн байдаг. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон. Залуухан эмэгтэй хорогдох байранд байхдаа сэтгэл зүйчид сэтгэлээ онгойтол ярьжээ. Мөн нэмэгхэн хэрнээ юр бусын эмгэнэлт хувь заяаныхаа талаар бичсэн тэмдэглэлээ түүнд итгэж уншуулсан байна. Хувь заяаны гашуун эргүүлэгт өртөн 18хан наснда хүний наймааны золиос болсон тэрээр амьдралаа 6хан хуудсанд багтаан өгүүлжээ. Тэр эмгэнэлтэй бөгөөд аимшигтай явдлынхаа талаар бусдад сэрэмжлүүлэх үүднээс дэвтрээс сэтгэл зүйчид үлдээсэн байж таараа. Бидний дунд аль хэдийнэ байха байсан тэр охины эмгэнэлт хувь заяа хэнд ч тохиолдож болох шүү дээ. Тиймээс тэрхүү нэмэгхэн дэвтэрт чухам юу өгүүлсэн байсныг та бүхэндээ сургамж болгон хүргэе. Тэмдэглэлийн 1-р хуудас. Надад үнэхээр хэцүү байна. Бусдын адил эрх чөлөөтэй байж, хань ижилтэй болж үрийн зулаа үнэрлэх хувьгүйдээ би гутарч байна. Энэхүү сэтгэлийн шанал маань намайг шороон доор ороход л аних байх та. Тиймээс надад амьдрах хүсэл чалга, надад өөр сонголт алга. Уг нь зовлон гэдэг хувийн маань өмч. Гэхдээ би ярмаар байна. Даанч энэ нийгэм энэ хүмүүс намайг ойлгохгүй байх гэхээс нуруу хүй таргиж байна. Өдөржин л толгоогоо гашлахаж мөнгө гэж бодон хотын гудамжаар алхдаг байлаа. Харин тэр нэгэн зарыг уншиснаар өөрийн энэ амьдралын өчүүхэн зовлонгоо 1000 дахин нэмэгдүүлсэн юм. Тэр зар дээр өндөр царайлаг охтыг мэрэгжил харгалзахгүй гадаад руу өндөр цалинтай ажилд зуучлана гэж бичсэн байсан. Зарын дагуу хотын төвд байрлах нэгэн загварын агентлагт очсон. Тэнд миний үеийн 18-аас 25 насны эмэгтэйчүүд цугласан байсан. 5 минут орчим босны дараа нүдэнд дулаахан ир эм хоёр орж ирсэн. Эрэгтэй нь Герман, эмэгтэй нь Монгол. Тэд өөрсдийгөө гадаадад сургалт ажилд зуучилдаг албан ёсны зуучлалын агентлагийн сургагч багш нар хэмээн танилцуулсан. Тэгээд Америкийн нэгдсэн улсад ахлах сургуульд суралцуулна. Японд үйлдвэрлэлийн дадлагчаар ажиллаулна. Хятадд гоо сайхан Туркид компьютер электроникийн чиглэлээр суралцуулна хэмээсэн. Би хувьдаа Туркийг сонгож анкет карта бөглсөн. Тэд бидний дундуур явж гадаад хэлний мэдлэг, сонгож авсан орныхоо ёс заншил зэргийг хэр мэдэх гадаад паспорттой эсхийг асуусан. Дараа нь энэ бүхнийг нууцалж эцэг эхтэй гинтийн сайхан бэлэг барьж чадах уу гэж асуухад үгүй гэж хэлсэн охтыг буцааж явуулсан. Харин би худлаа үнэн хэлж байгаад сонгон шалгаруулалтанд тэнцсэн юм. Тэмдэглэлийн 2-р хуудас. Турк орныг зорьсон түүх минь энэ. Би Монголоос 2006 онд явсан. Тэгэхэд намар болж байсан. Тэд надад замдаа гой сайхан хувцас олныг авч өгсөн. Галт дээрээ усан онгоцоор эцэст нь автобусаар зугаалan олон хоногийн турш аялсан. Ингээд яг 18 хоногийн дараа Туркийн Стамбул хотод анх хөл тавьсан. Тэнд хичнээн сайхан байсан гэж өндөр хөгжилтэй орны автобус, байшин, замын хашлагхан зэргийг хараад ухаангүй их баярлаж билээ. 18хан настай охины хувьд алс орныг зорж ажил хийж басгүй боловсрол олж аавна гэдэг асар том боломж байсан. Энэ боломжийг алдахыг хүсэхгүй учраас ажил зуучлагчийн надад тавьсан бүх саналыг нь зөвшөөрсөн. Тэр миний бүх бичиг баримтыг хурааж дараа нь гоо сайхны мэс засалд оруулж хамрыг маань өндөрлөж хөхийг маань томруулж гой сайхан болгосон. Эндээс л миний бүх зовлон зүдгүр эхэлсэн юм. Тэмдэглэлийн 3-р хуудас. Айлган сүрдүүлэлт дундх амьдрал. Цонхгүй хэрнээ төмөр хаалгатай 4 ханны дунд хичнээн өдөр хоногийг өнгөрөөсөн юм бүү мэд. Эхэндээ тэнхээгээ тасартал орилж явуулахыг шаардан уйлж байснаа санаж байна. Сүүлдээ урдчлан таах аргагүй зодуур тамлалтаас үхтлээ аж дуугарч чадхаа байсан. Зодохгүй юмаа гэхэд тэд бидний биеинд мансууруулах бодис шахдаг байсан. Тэгээд уртсгасан цагаар ямар ч чөлөө завсаргүйгээр ажилласан. Хувийн ариун цэвэртэй анхаарах 1 минут огтод олгодоггүй байв. Хамтдаа Туркийн хил дээр буусан охид хаана байгааг би мэдэхгүй. Харин өөр охидтай нэг өрөөнөөс нөгөө өрөө зөвгдөхтөө таарлтдаг. Би биерүүгээ гунгийн харц чулуудан сэтгэлийн гүндэх зовлонгоо хуваалцдаг байсан. Тамлал задуурын амт хизээ ирж хэрхэн зовоох хол гих төвшөр үргэлж бидний тархинд хорогдон чичирдэг байсан. Бидний Туркт ирсний дараа эрэгтэй хүнтэй харьцаанд оролцохдоо яаж дуурах, хэрхэн аяглах тухай хүчээр заасан.
Хэрв үйлчлүүлэгчийн хэлснийг хийхгүй бол зодуулна. Дээрээс нь гомдол мэдүүлж дахин зодуулна. Өдөр шөнөгүй завсар зайгүй тэр аимшигтай хүмүүс намайг хүчирхийлж байсан. Өдөрт хамгийн багадаа 5, тэгээд 8 удаа тамийн ажилдаа гардаг байлаа. Тэнхийн хүмүүс бидэнтэй юу ч ярьдаггүй, зөвхөн зоддог. Өөр бусадтай ярихдаа чихэнд нь ойртож хідэн үг хэлээд мөнгө өгч авч байгаа харагддаг. Тэмдэглэлийн 4-р хуудас. Орголт. Бидний нэг замаас нөгөө рүү автобусаар зовдөг байсан. Автобусны цонх хар өнгөтэй бас давхар хөшгтэй. Хянагчид дундуур холхиж бидний үйлдэлийг хянана. Тэгээд тэр сайхан хотын хаанч байдаг юм гэмээр хамгийн бохор газарт биднийг аваачиж өгдөг байсан. Ихэвчлэн тахир дутуу зөв бусаар дур хүслээ хангадаг догшин харгас новшнуудад биднийг тушаадаг байсан. Би энэ хугацаанд 2-3 удаа орохыг завдаад ухаан баларцтлаа зодуулсан юм. Эхний удаа нэг охин автобуснаас газар хүл 50-та зогтсон. Би түүний араас гүйхийг завдсан ч тав алхаад л баригдсан. Хэвтэрт орсны дараа хэд хоног ажиллаж чадаагүй. Ажиллаагүй хоног бүрт надаас алдан тооцож, басгүй замын зардалд хүү тооцож их ажиллах хэрэгтэй хэмээн хараан зүгтэг байсан. Бас жирэмснээс хамгаалах ийм өдөр болгон хүчээр уулгаж, төлбөрийг нь үр болгож нэмдэг байсан. Би тэнхэрсний дараа тамийн ажилдаа явхаар автобусанд ачигдж байхад нөгөө оргосон охин булуу болтлоо зодуулчихсан машинаас бууж байгаа харагдсан. Хөөрхий баригдчихж. Үүнээс үүдээд л сайн ажиллаад бушуухан өрөө төлчихвөл тэд намайг явуулна гэдэгт олон охин итгэдэг. Энэ явдал өнгөрснөөс хойш хэсэг хугацааны дараа би буудлаас орсон. Хичнээн эрсдэлтэй ч би 2 давхраас үсэрсэн. Сулдаж гүйцсэн би нэг гудамжны цанаас л баригдсан. 4-5 хянагч тал талаас гүгээд л ирсэн. Ингээд миний сүүлчийн найдлага тасарсан да. Сүүлдээ би өөхөх талаар бодох болсон. Цаг минут тутам өөр нэмэгдэж, алдан тооцож хүний доороос үндийг харахгүй болсон. Түүний доороос үндийг харахгүй болсон. Мөн хизээч ирж болох харгислал төгшөрийн дунд байж цөхөрсөн учраас л тэр. Тэмдэглэлийн 5-р хуудас. Амьд хүртэл. Ухаан орхины эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Цагаан өмсгөлтэй хүн орж ирсэн Турк улсын цагдаагийн ажилтан ээж. Тэр надаас баахан юм асуусан. Бас намайг гудамжнаас ухаангүй хэвтэж байхад олсон гэж хэлсэн. Гэхдээ би хариулж чадаагүй. Нүд минь харж байгаагаас бусдаар толгой, хүзүү, нуруу гэдэс гээд бүх эдэс маань шархирч байлаа. Нүд харанхуйлж үе ухаан балартаад ямар ч тэнхэлгүй болсон байжээ. Би Туркид ирээд 2 жил боолын хөдөлмөр эрхэлсэн байжээ. Миний төсөөллөөр би энд ирээд 10 жил болсон. Тэгээд л би 5 давхраас үсэрсэн юм. Босоод ганц 2 алхаснаас санаж байна. Сар шахам эмчлүүлсний эцэст би өөрийгөө заг хүйтэн мөөгөнцөр болоод нилээн хид хідэн халдвар төвчөнтэй болохоо мэдсэн. Мөн олон удаагийн зодуурын улмаас тарих маань маш их гэмтсэн. Тэд биеинд маань шарх үлдээхгүй тулд ихэвчлэн толгой нуруунд тус газар зоддог байснаас үүдэлтэй. Олон удаагийн амьд үйсэн орголт огтд зөвхөн үхлэл авчирдаг. Одоо өрөөсөн хөл маань байхгүй. Бас дотоод эргэтэнд маань нэг ч эрүүл эдэс үлдээгүй. Амьд хүүр болсон би хинт хэрэгтэй гэж. Дархлал хомсдлын вирусын халдвар надад 1 жилийн ч нас үлдээгээгүй аж. Тэмдэглэлийн 6-р хуудас. Өглөөний нарыг дурсахгүй. Надтай хамт 17 охин Турк руу явсан. Бас Америк, Турк, Япон, Хятад руу явхаар нэг багт өдий тооны охтыг тэнцвэлснийг санаж байна. Тэд энэ шалгаруулалтаа ямархан давтамжтайгаар явуулдгийг мэдэхгүй. Гэхдээ үг сольж үзээгүй болохоос тэнд байхдаа маш олон монгол охидтой харцаараа мэндэлж, харцаараа зовлонгоо хуваалцаж явсан. Монголд хүний 8 байгаа. Түүгээрч барахгүй бүр зохион байгуулалттайгаар маш нарийн хяналтанд ор цэцэглэн хөгжиж байна. Энэ нас энэ амьдралаас сүйтгэн байж би үнийг мэдсэн. Тиймээс надтай адилхан олон охид гадаадад гарах хүсэлтэд хөдлөгдөн энэ доромжлолт бүү өртөөсэй. Мөнгөгүй байхдаа би нарыг өдөр бүр хардаг байсан. Харин тэнд 2 жил тамлагдахдаа өглөөний нарыг нэг ч удаа харж байгаагүй. Ийхүү хөөрхий бүсгийн тэмдэглэл дуусчээ.